За энэ удаагийн говийн бүсийн хилцүүлэг бол маш онцгой боллоо. Тухайн аймаг орнуудынхаа одоо аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мөн уулуурхайн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, цаашаа тухайн нутаг орныхон баялаг бүтээгчдийг одоо үр дүнтэй бизнес эрхлэх, тухайн том аж ахуйн нэгжүүд рүү бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, төрийн худалдаа авалтыг тодорхой хэмжээгээр дэмжих гэдэг маш олон асуудлуудыг ярьлаа. Энэ говийн бүс нутагт маш олон том үйлдвэрүүд байна. Уулуурхайн үйлдвэрүүд байна, цементийн үйлдвэр байна, одоо удахгүй нефтийн үйлдвэр ашиглалтанд орох гэж байна. Тэгэхээр энэ том үйлдвэрүүдийг одоо хоол хүнсээр хангах, бараа бүтээгдэхүүнээр хангах ийм боломж байгааг одоо нутгийн удирдлагууд ч ярьж байна. Баялаг бүтээгч болсон энэ талаар сандаа хэлж байна. Тэгэхээр манай салбар бол одоо бүх талыг хөндсөн, дээр нь аялал жуулчлалыг маш чухал гэдгийг одоо хүн болгон хэллээ. Тийм учраас бас энэ олон талын оролцоог хангасан маш амжилттай сайхан хилцүүлэг боллоо гэж бодож байна. Орон нутгийн үйлдвэр технологийн паркууд бол хүнсний хувьсгал хөдөлгөөнийг одоо эрчимжүүлэх хамгийн түшиж одоо стратегийн чухал байршлууд гэж үзэж болно. За өнөөдөр эдгээр одоо говийн бүсийн эдгээр өсөлтийн төвийн сумдуудын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг бол оршоод олон жижиг дунд үйлдвэрлэгчтэйгээ хамтран гаргаж байна. Энэ брэнд бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээл дээр гаргах одоо маркетинг, менежмент, санхүү, дэд бүтэц, бонд чөлөө төстэй холбосон үйл ажиллагаануудыг өсгсөн хөгжлийн үйлчлэл баримтлал дээр бол баталсан байдаг.